За хай нөгөө Annabelle гээд аимшигын кинон дээр гараад идэг хүүхэлдэйний яг бодит хувилбарыг нь Америкийн нэгдсэн улс даяар ингээд туур хийгээд ингээ аваа яваад байна. За тэгээд тэрнээс нь болоод ер нь бол одоо энэ тэнд ингээл мужууд дээр очиод байгаа шүү дээ. Тэр газар болгоных нь хүмүүс энд аягүй их дургу байгаа. Тэгээд сошиал дээр, TikTok дээр, Instagram энэ төр янз янзын рилүүд гарч ирж байгаа. Энийг ер нь бол ингэж аялуулж ингэж авч явах нь аягүй буруу гэд. За тэгээд дээрэс нь энэтэй холбоотойгоор янз янзын юм хэрэгүүд гарч эхэлсэн байгаа. За тэгээд энэ бүхэнтэй холбоотой юмнуудыг одоо та бүхэндээ тайлбарлаж өгье. За Annabelle гэх кинон дээр угаасаа нэг эхнэр нөхөр хоёр сүнс зайлуулдаг тийм ажил хийдэг штеп. Conjuring дэрцэндээ тэр нь гардаг. За тэгэнгუთ бодит амьдрал дээр бас яг энэ эхнэр нөхөр хоёр маань байсан. Тэгээ яг бодит амьдрал дээр ч гэсэндээ кинон дээр яг ямар ажил хийдэг яг тэр шиг ажлуудыг ингээ хийдэг байсан. Тэгээ ер нь бол ийм хараалтай хүүхэлтэй ч гэдэг юм уу сүнс чөтгөр шүгэсэн тийм янз янзын юмнууд тийм газар очиж тэдрийг ингээд арилгаж зайлуулж өгдөг. Тэгээ тэдрийгээ буцаагаад өөрсөндөө угаасаа тэр айлтанд байлгаад иж болохгүй тэр газар нь байлгаад иж болохгүй учраас авчраад ингээд цуглуулдаг байсан. Тэгээ ер нь бол цуглуусаар агаад өөртөө гэсэн тийм одоо ер бусын тийм цуглуулгын юм музейгээ гаргасан байгаа. За тэгээ энийг болохоор бүр 1952 онд энэ музейгээ энэ хоёр эхнэр нөхөр хоёр маань нээж исэн мэлээ. Тэгээ одоо тэр музейд нь болохоор нөгөө Annabelle гэдэг хүүхэлдэйнээс ахуулаад өөр зөндөө ийм аимшиг юмнууд ингээд хадгалаастай байдаг. Тэгээ яг энэ хүүхэлдэйг нь болохоор одоо ингээд тоор хийгээд ингээд аваа яваад байгаа юм билээ. Тэгээ энэ эхнэр нөхөр хоёрын болохоор эхнэр нь нас орсон билүү? Нөхөр нь нас орсон билүү? Ямар ч тийм байгаа. Тэгээд ерөөсөө онгойлгож болохгүй шүү гэд яаж исэн чи одоо энэ хүүхэлтэйг энэ юм шилэн оргоноос ингээ гаргаж болохгүй шүү гэх тэр музей дотор нь бичээстэй байсан чинь тэрийг ингээд хүмүүс одоо ингээд аваа гараа яваад байгаа. За тэгээ ер нь бол иймэрхүү юм болж байгаа юм байлээ. За энэ болохоор энэ одоо туур нь Annabelle-ийг ингээд аялуулад аваад явж байгаа туур нь болохоор Devils on the Run Tower гэдэг нэртэй юм билий. Тэгээ энэ болохоор аль 5 сар ихээр ингээ эхэлсэн юм билий. Тэгээ ер нь бол 7 сар хүртэл ингээ үргэлжлэн гэж байгаа заяа. Анхныхан тэр энэ хоёрын нөгөө музейгээс ингээд авч гарч байгаа юм бичлэг байгаа байхгүй юу? Нэг юм амар загалмаатай юм шилэн оргон дотор хийцэн тэгснэ нөгөө юм сатаны юм наалт ингээд наацсан заяа. Тэг ингээд тэрнээсээ ингээд нэг хүн ингээд зүгээр ингээд шууд бас барихгүй байгаа ингээд бэлэтэй заяа. Бас ингээд шууд хөрөхгүй за угаас л гаргаж байгаа юм би тэгж бэлэм өмсч яадаг байна гэхгүй. Тэгээ тэргээ ингээд авч гараад тэгээ нэг юм зөөврийн юм шилэн хорохтой бас юм загалмаатай тийм шилэн оргон дотор хийж ингэж авч яваад тэг ингээ машин дотор хийгээд ингээд аваа яваад байгаа байхгүй юу. Тэгснэ ингээд тэр одоо машин дотор нь тэрийг зөөвлөд аваа явж байхдаа ийм сүмийн пасторч гэдэг юм уу номлогч тийм хүн ингээл бүр ингээд зогсоо заг ингээл нөгөө нэг ариун усаа ингээл шүршээл цацаал тэгэл ингээл юм уншаал тэгэл ингээл загалмаагаа ингээл барьсан. Юусе айгу зовцсон ингээд авч явж байгаа харагдсан. Тэгтээ тэр бол бас л нэг entertainment талдаа л юм шиг санагдаж байгаа. За ямар ч ингээд аяллахын туршид ингээд тэрийг Annabelle хүүхэлтэйг ингээд авч явахдаа тиймэрхүү зан үйлүүд ингээд хийгээд аваа явж байгаа юм билээ. Тэгэл энэ болохоор Annabelle-ийг ингээд музейгээс нь гаргаж анхны тохиолдол нь биш 2022 ондаас яг энэ хүүхэлтэйг ингээд хайрцагтай одоо ийм шилэн орохтой ингээд авч яваад үзүүлж ийсэн юм бэлээ. Тэгээ музей дотор нь байдаг хачирхалтай зүйлүүдээс ингээд хэлж өгье гэх юм бол цус сурагчийн юм авс үйдэг гинэ. За тэгээд таны ийм тахилын ширээ болгож ашигладаг хүүхдийн булшны чулуу энэ төр байдаг гинэ. За тэгээд дээрэс нь ийм чөтгөрийн маск одоо ийм баг тэгээ янз янзын ийм нөх хараа шингэсэн зураг мураг байд юм бэ. За ер нь бол иймэрхүү юмнууд байдаг. За тэгээ хамгийн аюултай бүр ингээд энийг яаж яасан ч ингээд хурж болохгүй онгойлгож болохгүй эндээс гаргаж болохгүй гэж загсан юмнуудынх нь бүр номер 1-т нь ерөөсөө тэр Annabelle гэдэг хүүхэлтэй байд юм бэ. This is the worst thing in here. Is that doll. I'm not gonna stare at it though. So you can take the picture, but I'm not gonna stare at it because that has done bad harm on a lot of people. Тэр Annabelle амар сонь заяа. Одоо кинон дээр нэг юм шаазан нэг балер царайтай хүүхэлтэй эдэж тийм ингээд үсээ хоёр шүлтсэн юм цагаан даашинцтэй. Тэнгууд яг жигнэсээ тэр хүүхэлтийн бүр мангар гимбүү царайтай заяа бүр ингээд ваад энэ одоо ингээд сүнс төтгөртэй хүүхэлтэй юм бах та гэж бодохоор тийм заяа. За тэгээд Annabelle-ийн дараа бас нэг юм хүүхэлтэй байд юм. Сүүдрийн хүүхэлтэй гэж нэрлэг. Тэр нь болохоор хар дарсан зүүдлүүлдэг гинэ хүмүүсийг. Тэгээ ер нь бол зүүдэн дотор нь ингээд амар айлгадаг. Зүүдэн дотор нь баг ингээд алж малтдаг юм мэдгүй тийм гэж юм. За тэгээд өөрөө ингээд дуурдаг ийм хөгжмийн зэмсэг энэ төр бас байдаг гэж юм. За тэгээд
үнэт идэллүүд бас байдаг гэж энэ хараалтай. Одоо тэрийг ингээд хүн зүйлтийг зүүх юм бол ямар нэгэн золгүй явдал тохиолддог ч юм уу тий. Тиймэрхүү юм болдог үнэт идэллүүд бас байдаг гэж байна. За тэгэл ер нь бол бүгдэн дээр нь ингээд анхааруулга ингээд нээж болохгүй гэсэн тийм бичгтэй. Тэгээд тэр хүүхэлтэй бол хамгийн номер 1 юм байна. За тэгээд одоо энэ хүүхэлтэйний бодит түүхийг нь хідүүлээ. Олж мэдцгээе. Та нарт ингээ ярьж өгье. Ер нь бол киноныхаа үйл явдлаас бол нэг зүрхгүй гэхдээ яг юу болсон бэ гэдгийг хэлж өгье. За тэртээ 1970 онд заяа Дона гэдэг нэртэй юм сувилагч хүүхэлтийг одоо ээжээсээ төрсөн өдрийнхөө бэлэг болгож ингээ авч ирсэн юм байна л да. За тэгээд тэр Дона гээд хүүхэлтийг авсан сувилагч нь болохоор өрөөнийхөө хамтрагчтай Энжи гэдэг нэртэй юм өрөөнийхөө хамтрагчтай хамт амьдардаг байсан. Тэгээд тэр хүүхэлтийг ээжээсээ бэлгэнд авснаас хойш ер нь бүр ингээд нэлээд сонин зүйлүүд ингээд тохиолдож ихсэн гэж байгаа. Тэгээд тэрнийх нь одоо нэг жишээ нь гэх юм бол хүүхэлтэй ингээд сууж явахдаа ер нь бол ингээд байнгын ингээд байрлалаа өөрчилсөн байдаг гинэ. Зүгээр ширээн дээр тавьсан байнгут гараад ороод ирэх хооронд ингээд буудан дээр сууж идэх ч юм уу тий. Тэгснэ ингээд тэр хүүхэлтэй ингээд ерөөсөө ингээд өвдөглөж суулгах ингээд ямарч боломжгүй юм гинэ. Тэгсэн чинь нэг бас өдөр ингээд гарчаад ороод ирсэн чинь галтгооных нь ингээд техникний урталт ингээд нөгөө хүүхэлтэй ингээ өвдөглөө суудсан байсан гэсэн гэхгүй яа. Зайж байгаа. Яа надад ингээ төсөөлөгдөд байна амар хэцүү. Би яг ингээ яг өрөөнд дотор ингээ ганцаараа байгаа болохоор юм ярихаар амар яагаад байна гэхгүй. За ер нь бол ингээ тийм заяа. Тэгээд ингээ ер нь бол амар сонин үйлдэлүүд ингээ гарч исэн юм байна. Тэгээ ингээ санал мандал ингээ төгшүүлээд ингээ зогсож могсож исэн ч ингээ удаа байгаа юм байна заяа. За тэгээд байжсэн чи ер нь бол аимшигтэй тийм одоо зөвхөн ингээд байрлалаа солихоос гадна өөр янз янзын ингээд бүр ингээд биетээр байж болох тийм юмнууд за биетээр гэх юм цаашаа за нэг тиймэрхүү юм болсон гэж байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр ингээд гэрт нь ерөөсөө байдаггүй юм харандаа балны тийм юмар заяа. Гэрт нь бас огт байдаггүй юм гялгар юм цаас маасн дээр ингээд надад туслаач ингээд бидэнд туслаач гэдэг ийм бичгнүүд ингээд олдож эхэлсэн гэж байгаа заяа. Ер нь бас сүүл рүүгээ. За тэгээд байжсэн чинь нэг өдөр нөгөө өрөөнийх нь хамтрагчийг нь шүн ингээд багалзуурж байгаа юм шиг ингээд мэдрэмж төрөөд ингээд сэрсэн чинь нөгөө хүүхэлтэй ингээд хажууд нь байжсэн гэж байгаа. Заяа. Байжсэн гэсэн заяа. За тэгээ ер нь бол энэ хоёр ингээд иймэрхүү амар юмнууд болоод ирсэн учраас нэг ингээд найзтай хэлээд тэгээ тэр найз нь болохоор нөгөө нэг эхнэр нөхөр хоёр байгаа штэ. Чөтгөр зайлуулж өгдөг. Тэгээ тэр хоёрыг ингээд дуудаад тэгээ ингээд нөгөө хоёр чинь ингээд хурж ирээд нөгөө хүүхэлтэйг чинь ингээд хараад тэгээ ингээд ийм хэлж өгсөн гэж байгаа. За ер нь бол ингээд одоо энэ хоёрын тэр байгаа байрных нь амьдарж байгаа байрных нь өмнө нь тэр газар дээр нэг охин 7 настай охин ингээд нас орсон юм байл да. Тэгээ тэрийг нь Анабел Хиггинс гэж нэрлэдэг юм байл. Тэгээ тэр хүүхэд нь болохоор тэр хүүхэлтэйг ингээд бүр ингээд тастуураад ингээд өгсөн байсан гинэ. Нас орсон байсан. Тэгэнгუთ нөгөө нэг хүүхдээ чи охиныхон сүнс нь ингээд тэр хүүхэлтэй рүүгээ орцсон гэж ер нь бол хэлсэн юм байна. За тэгээд ер нь бол энэ бол Анабел гэ тэр нас орсон охины ингээд сүнсээ гэд хэлсэн юм байна. За тэгээд нөгөө нэг хүүхэлтэй ингээд тэр хоёр охинтой ингээд хамт үлдэхийг ингээд хүсэж байгаа. Одоо тэр чинь бас л ингээд жоохон охины сүнслэг гэд ер нь л ботсон байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол тэр хоёр охинтой ингээд хамт өргөжлүүлээ тэр байранд баймаар байна энэ төр гэд тэгээд тийм дотор ингээд байхаа тэр хоёртой хамт байхаа ингээд илэрхийлээд тэгсэн чинь нөгөө хоёр нь ер нь бол ингээд өгцөн охин тэгэл ийм жоохон охин тэгээ өөрхөн авч өвжсэн тэр хүүхэлтийн дотор ингээд сүнсэн шингэцэн ингээд бодонгот ингээд жоохон өрөвдөг сэтгэлийн төрөө тэгээд зөвшөөрсөн гинэ бүрнэхэд тэгээ ер нь ээж ёо тэжэр бай зурагт амир юм. За тэгээ ер нь бол энэ амар том алдаа болсон гэж байгаа заяа. Яа би амар хөлөрчлөө. За тэгсэн чинь ер нь бол тэгж үлдээснээс хойш бүр амар юмнууд ингээд болоод тэгээ нөгөө хоёр чинь буцаж эргэж ирээд тэгээ яг ингээд ер нь бол тэр хүүхэлтэйний ингээд гол үнэн төрхийг ингээд илрүүлсэн гэж байгаа юм. Тэгээ тэр нь болохоор яасан бэ гэсэн чинь ерөөсөө тэр нөгөө нас орсон тэр жоохон охины сүнс биш заяа. Зүгээр л тэр хүүхэлтийн дотор ингээд зүгээр шингэцэн юм байлаар одоо түр шулмас баг ингээд тийм байсан гэж байгаа. Тэнгуутаа худлаагаасаа ийм жоохон охины ингээд дүр хэсэгдэг. Одоо өөрийгөө тийм 7 настай охиноор төсөөлдөг тийм жоохон охины дүр хэсэгдэг. Тэгээд тийм юм болж хувирсан. Тэгээ ер нь бол нөгөө нэг хоёр чинь эхнэр нөхөр хоёр чинь энийг ингээд олж мэдээд
Тэгээд тэр хүүхэлтэйг ингээд авч явсан юм байна. Тэгээд ер нь бол ямар амар юмтай орооцолцсноо ер нь бол ойлгоцсон. Тэгээд ер нь бол тэрийг ингээд шууд тэр шилэн оргон дотор ингээд хориод музейд ингээд байлгаад тэгээ эндээс ерөөсөө огт гаргаж болохгүй шүү гэж загсан юм байна л да. Ер нь бол ийм амар түүхтэй тийм хүүхэлтэй юм байна. Тэгсэн чинь одоо ингээд гарууд сайхан нөгөөх нь ингээд зүгээр хээв нэг ингээд авч гараал ингээд зүгээр ингээд аялын тоглолт хийлгэж байгаа юм шиг ингээд муужаар ингээд хэсэд ер нь бол тиймэрхүү үйл явдал ингээд болоод байгаа юм байна. За тэгээд гол нь ингээд тэр юун дотор байж хахад одоо тэр музей дотор ингээд байлгаж хахад ингээд хүмүүс бас ингээд орж ирж ингээд үзмрүүдийг ингээд үзэж байгаа штеп юмнуудыг. Тэгээд тэнгууд нэг юм залуу хурж ирээл нөгөө шил оргоных нь өмнө хурж ирэнгүүтээ нөгөө хүүхэлтэг чинь ингээд амар жоохон ингээд дооглонгуй маягтай. За энэ бит хоёрын бараг тий ингээд өөрөө хөдөлж мөдөлжгүй амтаа алж тална гэж юу ээ ингэж дотроо бодоод тэг ер нь жоохон ингээд дотор тийм бодоод жоохон доогдож моглоо тэг гарсан юм шиг байна. Тэгэл ерөөсөө тэр музейгээс ингээд гарч яваал мотоциклтэй явж байгаа шууд ингээд осолд ороод тэгэд нас урцсан гэсэн. Бүр амар. Тэг тэр залуугийн найз охин нь ингээд дараа нь ингээд нас урсныхан дараа энэ талаар ингээд ярьсан гэсэн заяа. За ямар ч зэн тэгээд тэр музей дотор байхдаа хүртэл хүний ямиг ингээд хороосон байх боломжтой юм байна. За тэгээд одоо тэр нөгөө нэг TikTok янз янзын юмар ингээ гараад байгаа рилүүд нь бас яагаад ингээ амар эсэргүүцэлтэй тулгараад байгаа вэ гэсэн чинь энэ Annabelle-ийг New Orleans-д ингээд аваачсан тэр өдөр нь заяа. Тэр New Orleans-ийн шоронгоос 10 хоригдол оргоцсон гэсэн. Бүр амар сонирмогоос тий. За тэгээд дээрэс нь бас ямар газар лээ ингээд очсон гэж би нэрийг мартчихлаа. Тэр газар ингээд очсон бас яг тэр Annabelle-ийг ингээд аваачсан шөнө нь тэр оройн нь нэг тарилангийн талбайд ингээд гал гарсан гэж байгаа заяа. Бүр ингээд тарилангийн талбай ингээд тэр чигээр ингээд төмөр тавтаад ингээд гал гарсан. Тэгээд бас нэг газар очсон чинь нэг байшин зүгээр идсэн ингээд нэг байшин эзэнгүүл байшин байсан юм шиг байна. Тэгж сонсон. Тэгээ тийм байшин бас ингээд шатцсан заяа. Annabelle ингээд очиорой. Тэгээ энийг болохоор үнэхээр тохиолдол уу эсвэл албаар энтэй холбоотой ийм янз янзын цурхал гаргахын тулд хүмүүс ингээд Annabelle-ийг ингээд хурж ирэнгууд янз янзын тийм зориудаар хийгээд ийнү гэдгийг бол сайн мэдгүй байна. Гэтэ ер нь бол технээсээ үнэхээр тийм юм болж байвал маш эвгүй. Бүр зүгээр маш эвгүй. Тэгээ ер нь бол хүмүүс ууралж байгаа. Ингээд энэ тийм ингээд наатаа ингээд аваачиж очсноос ч юм болоод янз янзын юмнууд болж байна. Бүхэл бүтэн тийм ингээд тарилгын талбайд дурссан байна. Энийн хохирлыг ер нь бол одоо энэ аяллыг ингээд зохион байгуулж байгаа тэр хүмүүс нь төлөх ёстой юмстай гэдэг тиймэрхүү юмнууд хүртэл ингээд яригдж байгаа юм билий. Тэгээ ер нь бол хүүхэлтэй мүхэлтэй гэдэг бол амар эвгүй штэ. Би ер нь бол ингэж боддог байхгүй юу? Одоо дотроо юм хөндөй ямар нэгэн юм одоо эзэнгүү амар удацсан тийм байшин одоо манай энэ хангааж чочид буудлын интернетээ ингээд нэг хүн ингээд байхгүй дотор нь ямар ч юм үйл явдал амьдралын юм одоо амьтны юм үйл хөдлөл энерги тийм юм байхгүй газар дотроо ингээд зайтай тийм газар ямар нэгэн байдлаар юм ингээд шүглэгч гэдэг юм уу тэр дотор ямар нэг хар муу энерги гэдэг юм уу тиймэрхүү юм цуглах боломжтой гэж би боддог байхгүй юу. Тэгээ тийм болохоор тэрэнд угаасаа итгэдэг. Тэгээ тийм болохоор хүүхэлтэй чи ингээд мэдээж ингээд биетэй тийм зүйл байгаа штэ ингээ харахад ингээ царай зүстэй тий ингээ хөл гартаа ч гэдэг юм тиймэрхүү юм байгаа. Тэгсэн хэрнээ дотроо ингээ ямар ч юм юу байхгүй хүндий. Тэгэхээр тэр дотор ямар нэг ингээ муу энерги юм уу тиймэрхүү юмнууд ингээ шингэх боломжтой гэж үздэг итгэдэг болохоор надад бол энийг бол ингэж авч явж байгаа нь бол ер нь бол амар эвгүй санагдаж байна. Тэгээд би бас нэг жохон багтаа 10 жил мөлийн дунд анги байгаа ингээд интернет байхдаа та нар нөгөө санаж үхэгсэд камерын дуранд гардаг байсан шүү дээ. Нөгөө нэг Японы хичээлээ солонгосын нөгөө аимшигын тийм бичлэгнүүд ингээ гардаг ёо. Тэднийг ингээд үдсээр агаад тэр үедээ ингээ үдсээр агаад нэг юм бодохгүй байсараа том болоод ингээд юмнаас би бүр амар айдаг болсон. Бараг ингээд гэрлүүгөө орж ирэхээ хооронд лифтнес буугаад ингээд хоошоо бүр мангар олоодаа эргэж харж мардаг. Жохон юм сэтгцийн асуудалтай болцсон юм шиг ёо. Тэгээд тийм болохоор ер нь бол иймэрхүү ярианд амар итгэдэг. Тэгээд ер нь бол иймэрхүү юмнаас хол ахыг амар хүсдэг. Тэгээд ямар ч сан иймэрхүү юм болоод байгаа учраас та нартай сонирхолтой санагдаж магадгүй гэж бодоод өөрийгөө ингээд зориг оруулан байж ихчнээ бүр маш их айж байгаа ч гэсэндээ ингээд ярьж өглөө. Тийм байна. Тэгээ ер нь бол та нар юу гэж бодож байна? Энэ хүүхэлтэй технээсээ ингээд сүнс чөтгөр шүүгэлсэн байх боломжтой юу? Бас тэр нөгөө нэг сүнс чөтгөр зайлуулаад байгаа тэр эхнэр нөхөр хоёр үнэхээр яг технээсээ тийм мэддэг байсан болов уу? Яддаг байсан бол энэ төр гээд
тиймэрхүү юмнууд гоё доор комент хэсэг дээр надтай гоё юм хуваалцаарай заяа. Гэтэ яг бити амар деталь бичээрэй. За би тэр чи уншиж байхдаа бараг айгаад бараг л уншиж чадахгүй байж магадгүй гэхгүй. За тэгээд тийм байла. Баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая.